За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэнд ноутбукээ хэрхэн ашиглах талаас бол би өөрийнхөө мэдэж авсан зөвлөгөөнүүдийг бэлдсэн байна шүү. За тэгэхээр надаас ажилтнаа болохоор Victus-ийн HP-ийн Victus гэдэг энэ ноутбукийг өгсөн. Маш сайн хүчин чадалтай видео карттай. За тэгээд сенстэй байгаа. За тэгэхээр ийм ноутбукийг ашиглахын тулд заавалчгүй стенд хэрэглэх шаардлагатай. За стенд хийчихээр нь сенс нь ажиллаад ноутбук маань ер нь дорхноо хөрнөө гэж ойлгож байна. Видео карттай юм чи тий. За тэгвэл манай монголчуудын хувьд хэм бол ихэнхдээ гоё харагдах гэдэг ч юм уу эсвэл байгаа нөхцөл байдлаа дасан зохицоод гэдэг ч юм уу тий. Ингээ өвөр дээрээ тавьчихсан. За эсвэл орон дээрээ тавьчихсан ч юм уу. За ер нь зориултын бус газар ингээ тавиад ингээ ашиглаж идэг. За энэ нь ноутбукны халалтыг ер нь бол ихсэж байна гэж ойлгож байна. Ер нь муулт гэж ойлгож хэрэгтэй. За хоёрдугаар гэх юм бол батарей байна. Батарейны хувьд гэх юм бол 100% цэнэглээд ер нь ингээл нэлээд бага хүртэл батарейг ингээл ашиглаад байдаг те. Тэр нь бол ер нь буруу юм билий шүү. Дээд нь 80% хүртэл цэнэглээд ноутбук ашиглаж авах хэрэгтэй. Энэ батарейны удаан эдлэгэнд маш сайн гэсэн зөвлөгөөг бол цаанаасаа бол өгд юм билээ. За 3 дугаар гэх юм бол мэдээж програм хангамж буюу вирусын эсрэг програмууд юм. За манайхын их хвчлэн янз янзын флашууд заалгадаг, уцаа заалгадаг, энэ тэндээс авсан кинонуудаа үзэх гэдэг юм шиг тийм. Тэгвэл давхар вирусууд орж ирэх магадлал маш өндөр байдаг. Тэгэхээр вирусээ маш сайн шалгаж авах хэрэгтэй. За энэ бүгдийг ер нь бол хийх боломжгүй гэх юм бол манай засварын төв дээр та ноутбукаа авчираад тоос, шороо, вирусын програм өөр юу гэдэг илүү зөв зөвлөгөөнүүд авах бүрэн боломжтой байдаг шүү. За манайхаас авсан ч бай, гадуур авсан ч бай ноутбукаа авчираад та бүхэн зөвлөгөө авах боломжтой. За ингээд өнөөдрийн зөвлөгөө энэ өрөөнд өндөрлж байна.